Монголд өнөөдөр иргэн болгон өөрийнхөө орлогыг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Ажлын 5 өдрөөс бус цагаар хувийн бизнес эрхлэх сонирхол байна. Гэвч энэ бүхнийг яагаад төрн дэмждэггүй юм бэ? Энэ асуулт өнөөдөр урган гарч ирж байгаа юм аа. Жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ гэдэг яриаг сүүлийн 20 жил Монголын төрийн эрх баригч нар ярьж ирлээ. Гэвч өнөөдөр хүртэл жохом ямар ажлыг хийж гүйцэтгэсэн бэ? Гэвч энэ асуудал 0 байгаа цаг үед Монгол улсын ерөнхийлөгч зоригтой нэгэн мэдээллийг хийж чадсныг бид энэ удаа онцолж байна. Эдийн засгийн шилжилт бодлогын нарийн төлөвлөлт шаардсан энэ цаг үед Монгол улсын ерөнхийлөгч Илбэг Доржийн улсын их хурлын чуулган дээр хэлсэн үг эрхгүй анхаарал татлаа. Тэрээр үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн хан хүрээнд болсон улсын их хурлын хүндэтгэлийн чуулганд үг хэлэхдээ үйлдвэрлэл эрхэлж, ажлын байрыг бий болгон, ядуурлын эсрэг бодиттой тэмцэж байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд татварын хөнгөлт үзүүлэхийг уриалсан юм а. Бор зүрхээрээ бизнес эрхэлж, амьдралаа авч яваа хүмүүсээ төр мэрэгжлийн хяналтаар шахах биш, эдийн засгаар нь дэмжих ёстой хэмээн ерөнхийлөгч онцлсон. Энэ санаачлагда тэрээр төр ажил хэрэгч иргэддээ гадныханд өгдгөөс илүү, дотоодын олигархуудад олгодгоос илүү таатай орчин бүрдүүлэх ёстой. Тодорхой түвшин тогтоогоод жижиг дунд бизнес эрхлэгчдийг магадгүй сарын 20 сая төгрөгөөс доош ордог тоог нь татвараас чөлөөлөх хэрэгтэй. Архит амих уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр худалдаа үйлдвэрлэл эрхэлж байгаа бол нэмэгддэг аж ахуй нэгжийн татвараас 5-аас 10 жил заагаад нэмж чөлөөлөё. Нийслэлээс ансад байгаа бол гайл худалдаа үнийн дарамтыг нь хөнгөлөх арга хэмжээ авъя хэмээн уриалсан билээ. Үнэхээр жижиг дунд бизнес эхнийг татвараас чөлөөлөх боломжтой юу? Магадгүй ийм татвараас чөлөөлөх нь тэдний хувьд жинхэнэ утгаараа дэмжлэг болж чадах болов уу гэх мэт асуулт байна. Тэдэнд дэмжлэг болно. Мөн жижиг дунд үйлдвэрийг ялгаад байлгүй хорж бай 500 сая төгрөгийн орлоготой ч бай ажлын байрыг бий болгон эрсдлийг өөрсдөө үрж байгаагийнхын төлөө татвараас 100% чөлөөлөх ёстой. Ерөнхийлөгчийн санаачлага анхных нь биш. Гэхдээ төрийн томчуудаас зөрөгтэй дуурсан тэргэлээ. Ажил хэрэгч Монгол хүмүүс жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хамгийн өндөр үнийг төлж байна. Хамгийн үнэтэй бизнес тэдэнд ноогдож байна. Дээр нь төв суурин газраас алс холвол алс хол ажиллаж амьдардаг хүмүүс бүр нэмж хэлмэгдэж байна. Тэдэнд зээл олдвол хугацаа нь богино, хүүн өндөр. Бизнес олдвол ашиг нь бага, дарамт нь их. Ийм л байна. Үүнийг өөрчлөхгүйгээр Монгол хүний амьдрал сайжрахгүй, Монголд нийтлэг сайн сайхан ирэхгүй. Үүнийг өөрчлөхийн тулд төр ажил хэрэгч иргэддээ гадных нь дөгдгөөс илүү дотоодын олигархуудад олгодгоос илүү таатай орчин бүрдүүлэх ёстой. Энэ байдлыг өөрчлөх нууц нь энэ томьёол нь энэ. Тодорхой төвшин тогтоогоод жижиг дунд бизнес эрхлэгчдийг магадгүй сарын 20 сая төгрөгнөөс доош орлоготойг нь татвараас чөлөөлөх хэрэгтэй. Архит амих уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр худалдаа үйлдвэрлэл эрхэлж байгаа бол нэмүү өртөг аж ахуй нэгжийн татвараас 5-10 жил заагаад нэмж чөлөөлё. Нийслэлээс алсад байгаа бол гайл худалдаа үнийн дарамтыг нь хөнгөлөх арга хэмжээ авъя. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг бүтээж байгаа жижиг дунд аж ахуй нэгжүүдэд зээл өгвөл хугацааг нь уртасгах шаардлага тавь. Хүүгийнхэн дарамтыг төр төлөө. Дахиад хэлье. Татвар дарамт хоёроос нь иргэддээ жижиг дунд бизнес эрхлэгчдийг чөлөөл. Тааламжтай нөхцөлийг тэдэнд олгоо. Үндэсний эрх чөлөөнийхөө 100 жилийг тэмдэглэж байгаа Монгол улс иргэддээ эдийн засгийн эрх чөлөөг эдлүүлэх цаг болсон. Энэ ажил энэ санаачлал руу маргаашаас эхлэн уралдаж орох ёстой. Энэ талаар сайн санаа шийдэл байгаа бол төрлөө аваад ир. Их хурл засгийн газрын гишүүдэд ийм санаа шийдэл байгаа бол одоо хууль шийдвэр болго би дэмжье. Жижиг дунд бизнесийг татвараас чөлөөлөх тухай асуудал хэдэн жилийн өмнөөс хөндөгдөж байсан ч төдийлөн ажил эргүүлж байгаагүй. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жишээ нь 5 жилээр татвараас чөлөөлөх талаар санаачлагыг гаргаж байсан ч гэсэн улс төрчөөд өнгөрсөн юм а. Эдийн засагчдын хувьд энэхүү бодлогыг дэмжиж байгаагаа бүрэн илэрхийлдэг. Одоо ярих биш, хуулийн төсөл болгож өргөн бариад хилцүүлж батлуулах шаардлагатай гэдгийг цаг үе бүрэн харуулж байна. Учир нь шүтээд байдаг гадаадын хөрөнгө оруулалтууд авраг компаниуд нь орлогоо бүгдийг хуу аван Монголыг зөвхөн ашиглаж байгаа нэгэн тодорхой болчихлоо. Энэ цаг мөчид дотоодын гих жижигчүүд нь төрийн дэмжлэг авч чадахгүй жаахан хэвээрэл байх юм а. Тэднийг том болгохын тулд зайлшгүй эдийн засгийн бодит дэмжлэг чухлан дамжиггүй юм а. Өнөөдөр Монгол улс одоо эдийн засгийн бизнесийн татварын хамгийн таатай орчинтой байгаа. Энэ хэмжээгээр хэмжээний валют одоо хөрөнгө оруулалт орж ирээд уулуурхад орж байгаа. Гэтэл нөгөө олсон орлогоо тэр компаниуд нь гадаадынхан гадагшаа тэржийг нь авч явчихад байна шүү дээ.
Монголын эдийн засгийг дэндүү жоохон гэж голж байна. Үнэхээр томтгоор тэрбум орон доллар ашиг олж байгаа тэд нэр. За байшин барилга баригдлаа. Машин техник төхөөрөмж орж ирлээ. Төлбөрүүд энэ дотоодын нутгийн бий болгож байгаа. Энэ бит зөрөөд дандаа төлбөрүүд нь гадагш гарч байгаа. Тэгээ гадагшлаг уурсах дандаа гадагш байгаа байхгүй. За том аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулагч хөрөнгө нөөцийн дандаа гадаад дээр гэдэг. Гадаад дээр стоктой. Жилийн эцэс болон жилийн эхэнд дандаа гадагш байгаа одоо хөрөнгө нөөцийн ногдлоо шиг дандаа төлбөрүүд гадагшлаг уурсалтай явж байгаа. Бас ч гэж Монголын төр нэгэн үе бодож жижиг дунд бизнесийг дэмжиж эхэлсэн. Жил бүр улсын төсөвт 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд зээлийн санг бий болгож 150 тэрбум төгрөгийн бондыг гаргасан. Үүн дээр нэмээд бүх татвараас хөнгөлвөл магадгүй хитрхи хавтгаарсан зүйл болж сонсогдож мэдэх юм. Гэвч өнөөх төрийн мөнгийг нь хамаг том аж ахуйн нэгжүүд нь хохс сурчихсан үед бас ч гэж зөв болох юм гэдэг нь ойлгогдож байна. Уул уурхай асар их баялаг дунд цойлж тансаглаж суугаа бидэнд бусад салбараа тэтгэхийн тулд хийх хамгийн ихний ажил маргаангүй жижиг дунд үйлдвэрийг татваргүй болгох бусад урамшууллаар хангах явдал юм а. Монгол улсад 43,000 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Үүнээс улсын төсвийг бүрдүүлдэг томоохон татвар төлөгч гэвэл ердөө 200 гаруй бий гэх судалгаа байна. Тэд татварын нийт орлогын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Энэ тохиолдолд жижиг дунд бизнес ихнээс татвар авахаа боллоо гэд улсын төсөв тэгтлээ өмцөм дутаад байх дүр зураг харагдахгүй байна. Монгол улсад 66,500 аж ахуйн нэгж байдгийг тоолгоор саяны 10 оны эцсийн тоолгоор 11 онд гарсан шүү дээ. Тэгэхээр чинь үүнд нэг 559 мянган хүн ажиллаж байна. Үүний 20 хүртэл ажиллахтай 20 хүртэл ажиллахтай нэгээс 20 хүртэл ажиллахтай аж ахуйн нэгж нь 92% байна гэсэн статистикийн тоо гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр нийт аж ахуйн нэгжийн 92% нь ажилчдын тоогоор бол юунд ороод байгаа. Одоо жижиг дундад ажилтны тоогоор орж идэв шүү дээ 20 хүртэл ажиллатай. За яг орлогоор нь авч үзвэл нэг 85-86% орчим нь бол 1.5 тэрбумаас доош орлоготой. Засгийн газрын зүгээс хэнийг жижиг дунд бизнес эрхлэгчид тооцох вэ гэдгийг маш тодорхой болгох ёстой гэж хардаг ярьдаг. Магадгүй сарда 20 сая төгрөгч биш 30-40 сая орлоготой томгор татвар төлөхгүй байгаад байж болохгүй шүү дээ хэмээн шогшроод байх юм. Өрөвдөлтэй юм дөө. Монголын жаахан ч гэсэн дээрдэх гэж байгаа жинхэнэ хөдөлмөрчдөө ингэж ярьж байх гэж. Улсын хамаг үйлдвэрийг хөвчилж авсан олигархуудтай харьцуулахад тэд өөрийн хүчээр өөрийн тодорхой эрсдэлтэй ажиллаж байгаа шүү дээ. Гэтэл ардчсан ерөнхийлөгч санаачилсан эдийн засгийн зөв хөгжлийг бий болгох гэсэн хэсгээ улс төржин харж эсэргүүцэж байх жишээтэй. Өдийг хүртэл тэдний хийсэн бодлого зөв байсан юм бол жижиг дунд үйлдвэр хангалттай босоод ирэх байсан. Гэтэл үнийн шударга бус өрсөлдөөнд өрсөлдөгчдөө дээрлэхүүлэн унаж байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэй туслах хүсэл төрдлөм огт алга байсаар ирсэн юм а. Жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчдийг татвараас чөлөөлөх төрөөс дэмжлэг үзүүлэх асуудал дээр бол сүүлийн 2 жил хэд хэдэн санал тавиад байгаа. Саяны одоо улсын их хурлын чуулган дээр ихсэн асуудлаас ч өөр асуудал олон хуулиурууд бий. За нэгдүгээрт бол ямар асуудал байна гэхээр сүүлийн одоо 3 жижиг дунд үйлдвэрийг төрөөс дэмжсэний хүрээнд нэлээд ажил үйлчлэгээ үйлдвэрлэл бий болсон, хөдөлж эхэлсэн. Гэхдээ өнөөдөр үүсэж байгаа бэрхшээл дотор 2011 оноос өнгөрсөн жил энэ жил тавигдаад байгаа хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт нэгдсэн өртөн одоо албан төвтрийн босхыг одоо үндэслэх хэрэгтэй. 98 оны нөөтийн хуулиар 10 сая төгрөг байсан баггүй юу? 10 сая төгрөгийн орлого олсон аж ахуйн нэгж иргэн бол одоо нөөтийн татвар төлнө гэж. Гэтэл 98 оны 10 сая одоо 2012 оны 10 сая хоёрын хооронд мөн том зөрөө байгаа биз? 98 оны одоо 10 сая гэдэг бол үндсэндээ одоо 3 өрөө байр 2-ыг худалдаж авах мөнгө шүү дээ. Одоо хэд болсон бэ? Тэгэхээр нөөтийн босон одоо босго нөөт оногдуулдаг босхыг үндэслэх 100 сая болох ёстой гэсэн бид санал тавиад байгаа. Энийг нэг. Хоёрдугаар асуудал дээр бол нэмэгдсэн өртгийн албан татврыг бүсийн ялгууртаа тогтоох. 1000 км-аас цааш байгаа алсгдсан бүс нутгад бол нөөтийг 4% тогтооё. За нөгөө 300-аас 500 юм уу километрд одоо 500-аас 1000 км хүртэл байдаг юм уу? Тэр ойрцоо бид зөв санал. Тэрэнд бол нэг 6% дотооё. За үүнээс доторх бүсэд бол Улаанбаатараас тооцсон. Үүнээс доторх бүсэд бол нэг 8% ч юм уу 10% байхаар ингэж ялгууртаа тогтоомор байгаа. Зах хязгаар нутгад үйлдвэрлэх үнэхээр хүндрэлтэй байгаа. Энэс 1500 км цаана үйлдвэрлэл бизнес бий болгож босгоно гэдэг чинь өөр маш хүндрэлтэй асуудал. За 3 дугаар асуудал аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бол үнэхээр бас 500 км-ээс цааш аж ахуй одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдийг бол энэ дээр өнөө томоохон уул, уурхай, банк, санхүү бусад юм орохгүй л дээ жижиг аж ахуйн нэгжүүд дээр бол
одоо 5 жил хүртэл аж ахуй нэгжийн орлогын албан чөлөөлж их. За 500-аас дотогш төвийн бүсэд орж байгаа тэр аж ахуй нэгжүүд бол аж ахуй нэгжийн орлогын албан тэр нь бол жижиг аж ахуй нэгжүүд бол яг 3 жил чөлөөлчих ийм боломж байгаад байгаа. Ийм 3 дахь санал байна. За 4 дахь санал нь ямар одоо бид нар санал байдаг вэ гэхээр жилийн орлого нь 25 сая хүртэл Солонгост байдаг 20 сая воноор явагддаг. 25 сая хүртэл орлоготой аж ахуй нэгж иргэнийг бол тэр тайлан баланс гаргуулах зөвхөн тогтмол татвар төлөх хэрэгтэй. Энд чинь 12 сардаа хуваагаар сардаа 2 сая төгрөгийн орлогоор одоо хүн юм уу компани юм аж ахуй нэгж юм хоршоо таарч шүү дээ. Тэр нь чинь одоо тайлан баланс тэгэл баахан татвар мотор иргэд үгүй та 100 мянган төгрөг төлөг гэдэг юм сард. Жилдээ одоо сая 200 мянган төгрөг төлсөн байж гэх юм. Зүгээр би жишээ ярьж штэ 50 мянга ч гэх юм. Тэрийг тогтоох хэрэгтэй байхгүй юу? Тэгэл тэрийг төлсөн хүнтэй бол тайлан баланс элдв одоо асуудал багхгүй. Ингэж тогтоё. Тэгэхээр тэрний дараагийн 5 дахь одоо татварын хөнгөлөлтийн асуудал дөөрүүд бид ямар асуудал яриад байна гэхээр энэ 5 хүнийг шинээр одоо ажлын байр бий болгох 5 хүний ажлын байр бий болгоод одоо нийгмийн даатгалын шимтгэлийн төлөвлөсөн бүртгүүлсэн тий 10 хүний 20 хүний гэдэг юм уу 30 хүний ажлын байр бий болгосон хүнийхэн тооноос хамаараад тэгээд жил 2 жил тогтмортой бий болгосон хүмүүсийг зээлийн хүүгийн урамшуул юм уу мөнгөн урамшуул үзүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ихэнх нь нөгөө төр гэдэг нэрээр хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй, бүртгэгдэхгүй хохирох явдал одоо улс орон даяар байгаад байгаа хөдөө орногт ялангуяа. Хүмүүсээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлөвлөсөн тогтмол ажлын байрыг бий болгосон тийм аж ахуйн нэгжид бол төр зээл болон зээлийн хүүгийн одоо тодорхой хэмжээний урамшуул үзүүлээд дэмжлэг үзүүлдэг. Ийм одоо татвар санхүүгийн дэмжлэгийг болгоод энэ 4-5 чиглэлээр ойрын одоо үе шийдвэрлэх шаардлагатай гэсэн ийм л зарчим баримлж эдгээр саналуудыг сүүлийн одоо жил нэлээд эртэнтэй тавьж байна. Нөгөө түгээр зөвхөн татрын хөнгөлт гэхээс илүү зээлийн хөнгөлөлт хэрэгтэй байна. Өнөөдөр банкуудын зээлийн хүү жил дунджаар 20%, сарын 1.5%-аас дээш байна. Энэ тохиолдолд жижиг дунд бизнес эрхлэхэд тун хэцүү бөгөөд хөгжөхөд бүрч яригтай. Гэтэл Төв банк нь бодлогын хүүгээ нэмсээр арилжааны банкны зээл гэж тэнгэрийн хүүтэй адил юм болчиход байгаа. Аргаа барсан бизнес эрхлэхийг хүсэгчид гадаад улс орноос мөнгө зээлж байна. Уг нь хангалттай санхүүгийн хүүсвэртэй зээлийн дарамт багтаа төрийн хяналтын гих шаардлагагүй оролцоогүй байвал бизнес эрхлэгчид тэртээ тэргүй татвараа төлөөд явж чадна л та. Хэрэглэгч нь сонголтоо хийж бүтээгдэхүүнийг авах эсэх замаар бизнес явагддаг. Гэтэл тийм зүйл алгаа. Манай бизнесийн эрх зүй дотрын орчин харьцангуй дарамт багтаа гэхдээ үүнийг төрийн дарамт нь хангалттай үгүй хийж нөхдөг. Хүүхдийн гэмээр шаардлага тавьж үлгэрийн стандарт дүрм журмыг мөрдөж ажил хийх үнэхээр ямар ч хүсэлгүй болгон хуургадаг. Нэг талаа том аж ахуй нэгжүүдэд сайн, жижигчүүдийг хавьцсан бодлого явагдаж байна. Жижиг дунд үйлдвэрийг яагаад онцлон дэмжих ёстой вэ? Хамгийн гол нь жижиг дунд бизнес эрхлэгчид ажлын байрыг хамгийн олноор нь бий болгодог. Нийгмийн дундаж давхаргын амьдралыг дэмждэг. Харин дундаж давхарга хуримтлал бий болгосноор улсын эдийн засгийн хөгжлийг цаашд нь авч явдаг. Тийм ч учраас дундаж давхаргын хүн ам хэдий ч нэ их байна. Тэр ус төдий ч нэ хөгжиж байгаа хэрэг гэсэн үгч байдаг. Энэ үднэс нь үзвэл Монгол Улсын эрхлэгчийн хэлсэн жижиг дунд бизнесийг дэмжих, татвараас чөлөөлөх, зээлийн хүүсрийг хямдруулах санаачлага эцсийн дүндээ Монголын өнөөдрийн хөгийн эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж цаашилбал эдийн засгийн өсөлтийг эргэн бүрт хүрэхэд хамгийн том бодлого болж хэрэгжих ёстой юм. Хил ам таталтыг байгалийн баялагын хуурилч гэсэн үүнийг даган өөрчлөгдөж мэдхээр юм аа. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн түүн доторх тэр татварын багцын бүтцийг аваад үзэх юм бол нийт татвар төлж байгаа аж ахуй нэгжүүд одоо нийт аж ахуй нэгжүүдийн 5 орчим хувь нь нийт татварын бараг 90 гаруй бүрдүүлж байгаа. Үндсэндээ одоо монопол чанартай уул уурхай эрчим хүчний цахилгаан холбооны Архспир тамхи гэсэн одоо тодорхой салбарын гол том компаниуд, нефть импортын компаниуд нийт татварын 90 гаруй бүрдүүлчихэж байна. Гэхдээ эдгээр аж ахуй нэгжүүд маань нийт ажлын байрны их бас нөгөө талдаа бас цөөн хувийг татварын дийлэнхийг бүрдүүлдэг ажлын байрны бас 5-10%. Гэтэл бусад аж ахуй нэгж маань өөр ажлын байрны 80-90% бүрдүүлдэг татварын 5-10% бүрдүүлдэг аж ахуй нэгжийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь болж байна. Энэ цаг үед нэгэнт уул уурхайгаас олж байгаа орлогын ийм өсөлттэй ийм таата болцоотой цаг үе ашиглаад жижиг дунд үйлдвэрүүдэд бид нэг 5-10 жилийн дотор ягаад 10 жил гэж ярьж байгаа юм ирэх 10 жилийн эдийн засгийн одоо хандлага их өөдрөг эрэг гарч байгаа. Энийг ашиглаж жижиг дунд үйлдвэрлэл ажлын байрыг бий болгож байгаа энэ салбаруудаа татварын бүх төрлийн татварын хөнгөлөлтөд хамруулчих яа.
чөлөөлөх гэсэн. Ийм болцоо бол байгаа. Тэр талаасаа ерөнхийлөгч юу хэлсэн болов уу гэж. Тэр саналыг бол нэлээд дэмжиж байна. Тэрнээс ерөнхийлөгчийн санал бол нэг орлогоор нэмжээд нэг 20 сая хүлтргээд орлогоор ярих гэдэг байгаа. Би бол онцлог монопол чиглэлийн дээрээс нь онцгойлон дотортой арх тамхи одоо нефт юу байдгийг энэ бар нөгөө салбараас бусад салбарыг чөлөөлчих нь энэ нэг 5-10 жилийг ашиглаад энэ салбарууд босоод ирэх болов. Ажлын байр бий болно, цалин хангамж нэмэгдэнэ. Дээрээс нь төрийн одоо аппаратын зүгээс үзүүлж байгаа одоо татвар хяналтын бүхэл дарамт эрс багасгаж байгаа. Ийм л болцоо байгаа маа л гэж. Татвараас чөлөөлнөхөр бүртгэлгүй хайна гэдэг юм биш шүү дээ. Бүртгэл тооцоо байна. Тайлангаа авна. 2-3 хуулбар байгаа. Нэг бол бүртгэл тайлан одоо юу гэдэг нэг 100 саяг ашигтай гарсан бол ашигтай гарчааг бүртгэл яв. Эсвэл жил болгонд хураамжийн бүртгэл гэж татвар гэж явах юм. Нэг аж ахуйн нэг жилдээ одоо сая төгрөг гэдэг юм уу 500 мянган төгрөг жил болгон тушаачдаг. Тэр нэг сарын нэгдүгээр үлрэлт нэг сар багтаал 14 дотор бүх аж ахуйн нэгжүүд хураамжаа төлөөл бүртгүүлээл улстай бүртгүүлчихэл тайлан тушаагаал явчихдаг. Ийм системийг бий болгочихвол аж ахуйн нэгжүүд маань ч өөрөө эдийн засгийн хувьд их том бие даасан эрхчлөл бий болох юм л да. Тэгээд бас л нөгөө талаас халамжийн гэдэг хэлбэрийг харагдах гал байгаа юм. Гэхдээ цаа талдаа бол энэ ажлын байрыг эрс нэмэгдүүлэх, тэнд ажиллаж байгаа улсуудын нөхцөл бий болох, аж ахуйн нэгжүүд маань дотоод үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх, их усрын бий болох ийм боломжууд. Дээрээс нь жижиг дунд үйлдвэрээ юунаас хамгаалах ёстойг энэ монополийн хууль, шудраг өршөлтөөний хууль дээр зохицуулт хийж томоохон уул уурхайн компаниуд жижиг дунд үйлдвэрийн эрхэлж байгаа бизнест орохыг хориглох ёстой. Жишээл уул уурхайн том компани, спиртийн архины том компани жижиг үйлдвэрийн одоо тэр далах хийж байгаа үйлчлэгээ явуулж байгаа энэ салбарыг булаагаад авах юм бол өөрөө Монголд 2 сая хүн дээр тогтсон зах зээл шүү дээ. Энэ зах зээлийг хэд уул уурхайн орлого бусад салбар руу ингээд хөрөнгөлж байгаа яг өнөөдөр бол энийг яаралтай таслан зогсоохгүй бол Монгол үндсэндээ бизнес явуулах орчин асар хумагдана л да. Ийм хэлбэрээр өнөөдрийн хэд чөлөөтэй эдийн засгийн энэ том жижигэ барьж идэг гэдэг энэ зарчмыг өөгшүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар явах юм бол Монгол нэг 4-5 үндсэндээ гэр бүлийн хүрээнд Монгол улсын бүхэл эдийн засгийн салбар хуваагдаад дуусан да. Тэгэхээр өмнө нь бас жижиг дунд үйлдвэрийг татвараас чөлөөлөх асуудал яригдчихсэн юм билээ. Улс төрчдөг зүйл их харагддаг юм билээ. Энэ удаа ч гэсэн одоо тийм хандлага хажиглагддаг байна шүү. Яг хаа урд нь юу байсан байж магадгүй л да. Орлогын талаас дутагдал байсан байж магадгүй. Гэтэл одоо бол бид орлого талаасаа бас боломж байгаа. Амьсгаа авах болцоо байна шүү дээ. Тэгэхээр олон 100 мянган ажлын байрыг бий болгож байгаа тэр салбаруудаа босгох бас бодлого. Тэрнээс төрөөс мөнгө өгөөд жижиг дунд үйлдвэр жишээл 2012 онд гэхэд 300 гаруй тэрбум төгрөгийн жижиг дунд үйлдвэрийн төслүүд явж байгаа шүү дээ. Энийг төр өгдөг, төрийн системээр дамжуулж өгдөг. Ингэж оролцох гэж, дэмжих гэж оролдож байгаа хооронд ерөөсөө л чөлөөлөд өгч ил. Тэгвэл аж ахуйн нэгжүүд чи өөртөө босоод ир. Өөртөө л аваад явж байгаа. Татвараас чөлөөлөх асуудлыг үндсэндээ их хурл одоо шийдэх цагийн тунгарч байгаа бол гэж бодож байгаа шүү дээ. Одоо бас жижиг дунд үйлдвэр эрхлэгчид ярьд юм билээ. Мэргэжлийн яналт дүүргийн шалгалт нэртэй бид нарыг дарамтлагдаг зүйл их байна гэдэг. Энэ төрийн хүн сурталыг яах хэрэгтэй вэ? Маш их хүн суртал юм. Одоо энэ хүн суртал дундуур яваад ажиллаа бүтээж байгаа улсуудад баг хөдөлмөрийн баатар болохын зүйтэй гэж хүртэл би их хурл дээр хэлж байгаа хөдөө. Яг нэггүй хэлэхэд энэ 40-50 жижиг агентлагууд гэдэг чинь хүн суртал шат амжилгынх нь утгаар аваад үзэх юм бол 40-50 жижиг яамдууд байна гэсэн үг. Тийм учраас эднэрийг одоо үндсэнд нь одоо захиргааны зардал шүү дээ. Ямар ч хэрэггүй зардалд ордог шүү дээ. Хамгийн үр ашиггүй үргэлгэн зардлууд энэ захиргааны зардал байдаг. Дэндүү олон том толгойн олдсон. Дороо ингэ шувтан хөгчөд доошоо ийм шувтан аркетэ хөгчөг ийм шувтан тогтолцоо шүү дээ. Би одоо 3 жил хэдэн сарын туршил энэ захиргааны зардлыг хэмнэх тухай төсөв орж ирэх болгон шүүмжилдэг хүн. Тэгээ захиргааны зардал гэхээр юу гэсэн дарга нарын оронтой нэмэгдээл байдаг. Эний цаад муухай углуургуулууд ерөөсөө даргал болвол баяждаг. Өөрөөр хэлэх юм бол төрөөс төрсөн тэр бомтонгууд гэдэг энэ мессеж нь бол нийгэм сэтгэл зүйд айгүй хорлонтой явцсан. Ерөөсөө албан тушаал эрх мэдлийг ашиг хэмжээний хэрэгсэл болгосон энэ тогтолцоотой холбоотой. Өөрөөр хэлбэл энэ олигархийн тогтолцоог нурааж унгаж байжлын баян ядуугийн ялгаа ихсэх үзэгдлийг жоохон тогтоож барих болов уу гэж бодож байгаа шүү дээ. Тийм учраас энэ хүн сурталтай холбоотой энэ нэг томоохон арга хэмжээг их хурл дээрээсээ эхлээд нэг реформ шинжтэй нэг томоохон шинжлэлийн шандартай алхам хийхгүй бол одоо захиргааны зардлын урсгал зардал бол бүр алиг алдлаа л да. Бид хамгийн түрүүнд аль салбарын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх бүрэн болцоотой бөгөөд шаардлагатай байна. Юун түрүүн хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, дотоодынхын хэрэгцээг бүрэн хангах нь нэн чухал. Хүнсээрээ гадаад орноос хараат байдаг улс дэлхий дээр ховроо. Гэхдээ бөөрөө болон Африк орнуудыг тооцвол
Үнэтэй нь хамаагүй өөрсдөө дотооддоо үйлдвэрсэн бүтээгдэхүүнээ хэрэглэж байвал ажлын байр нэмэгдүүлээ зогсохгүй нөгөө талаар аюулгүй байдал талаасаа ч их ач холбогдолтой. Үн дэндүү их байна гэж тэгээд ч байхгүй. Мэдээж иргэдийн амжиргаан тохируулан бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох нь ойлгомжтой шүү дээ. Мөн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах нь шаардлага болоод байна. Өнөөдрийн байдлаар уул уурхайн ашигт малтмлыг түүгээр нь шууд гаргаж байгаа учраас ажлын байр бий болохгүйгээр тэр чигээр нь шороо хүдрээр нь бөөнбөөнөр нь машинаар л зөөгөөд байна. 1990 оноос хойш ард иргэдийн амжиргааны түвшин хүнд байсан. Харин өнөөдөр тэр үетэй харьцуулахад иргэдийн амьдралын түвшин арай дээшилсэн. Хэдий зээлэн дээр тогтож байгаа ч гэсэн бас л нэгэн өсөлт. Хүнд хэцүү үед аргагүй ирэхэнд муу гэдэг боловч хятадаас оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэсээр ирсэн. Одоо ч хэрэглэж байгаа. Гэхдээ ард иргэд өнөөдөр үнэтэй нь хамаагүй чанартай байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой болж байхад жижиг дунд үйлдвэрийг аль болох олон болох дэмжлэг бодит шаардлага байгаа юм аа. Энэ утгаараа бид өөрсөддөө тарьсан цэвэр бүтээгдэхүүнээ хэрэглэж нөгөө талаараа олон ажлын байрыг бий болгосноор ард иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх ач холбогдолтой. Энэ дээр маргаад ах юм ерөөсөө байхгүй. Ингэж дотоодынхон үйлдвэрийг дэмжиж гадаадаас оруулж ирж байгаа хямд үнээр орж ирдэг дотоодын бүтээгдэхүүнтэй ижил хямд бүтээгдэхүүн дээр импортын татварыг нэмж өгвөл дотоодынхон үйлдвэрийг бүрэн хамгаалж бүрэн дэмжиж чадах учиртай. Гэвч энэ ажил ерөнхий сайдын аманд яригдсанаас хойш бүтэн хагас жил өнгөрлөө. Бидэнд ажил их байна, болцооч дөрөн байна. Тэр жижиг дунд үйлдвэрийг энэ л цаг мөчид дэмжих ёстой. 2012-оос 2016 онд Монгол улс уул уурхайгаас хамгийн их баялагаа олборлох тэр цаг мөч цонх үеийн тохиож байна. Энэ л цаг үед хэрвээ жижиг дунд үйлдвэр эрхэлж байгаа, бизнес эрхэлж байгаа энэ хүмүүсээ дэмжихгүй юм бол Монгол төрийн бодлого хоцрохолно. Аливаа дэлхий дээр хөгжсөн бүхий л улс орны эдийн засгийн хөгжилд хүрсэн түлхүүрийг нь хараарай. Тэд зөвхөн жижиг дунд үйлдвэр ажлын байрыг олноор нь бий болгосон эдгээр хүмүүсээ л дэмжсэн байгаа. Монголчууд өнөөдөр хүртэл улс төрчин энэ асуудлыг хойшлуулж байсан бол одоо энийг шийдвэрлэх ёстой. Өнцөг өнөдөө жижиг дунд үйлдвэрийг дэмжих ёстой гэдэг дээр онцлон эзэгч та бүхэнд мэдээллийг өргөлээ.